Ерөнхий сайд нийслэлийн ерөнхий боловсролын 39 2-р сургуульд ажиллалаа. Энэ үеэр багш ажилтнуудын төлөөлөлтөд уулзсан. Чингэлтэй дүүргийн 39-р сургууль 1786 сурагчтай, 103 багш ажилтнтай. Энэ онд залуу багш нарын цалин үйлс 35%-аар нэмэгдсэн. Жишээ нь 39-р сургуулийн англи хэлний багш Норов Цэрэнгийн цалин 29%-аар нэмэгдсэн байна. Нэмэгдэл цалин авахын тулд тогтмол илүү цагаар ажилладаг гэдгээ хэллээ. Ердөө цалин маань болохоор 226 мянга болсон боловч бидний ганцхан одоо нийслэлийн хэмжээнд авдаг нэмэгдлүүдийн ганцхан анги даалтмал яг тэр нэмэгдлээс үндсэн цалингаас авагдаж байгаа. Бусад одоо нэмэгдэл хөлс маань сая 484-өөс бодогдож байгаа. За тэгээд боловсролын байгууллагад бас маш олон өргөдөлгөөлсөн багш ажилчид байдаг. За тэрний нэг төлөөлөл нь бий. За тэгээд энэ дээр бол яагаад би ингээ илүү цэгтэй явж байгаа вэ гэвэл нэгдүгээр асуудал байгаа. Хоёрдугаарт нөгөө хүүхэд маань оюутны хэрэгцээ маш өндөр. Дээрэс нь ажил гэр хоёр маань ажилдаа ирж очихдаа би 50 км замыг туулж ирдэг. Нэгсэнтэй сонгон харихны 33 дугаар хорооноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ирж байгаа гэсэн үг. За инхээр нөгөө нэг амьдралын өртөг зардал өндөр байгаа учраас сургуультайгаа одоо тохиролцоод одоо илүү цагтаа явах хүсэлтэд илэрхийлсэн учраас миний цалин бол өндөр 29.9%-аар өссөн байдалтай харагдаж байгаа. Тэр хамгийн том эвдэрэл нь нөгөө нэг хувьсах зардал дээр 1.5 нөхөн хангалтын зардлыг 14 хүртэл хуваар бодож олгоно гэсэн тэр засгийн газрын 53 дугаар тогтоол дотор байгаа тэр бүтэц эвдэрснээс болоод сургууль өөрөө бодлогоо тодорхойлох хүндрэлтэй болоо явсан байхгүй юу? Энэ жилд хэдэн парчээрээ солино гэдэг тэр мөнгө алга болцсон. Нөгөө мэдээллийн цагийн зардлын хэдэн төгрөг гэдэг алга болчихсон. Тэгэхээр зэрэг энэ ийм нэг цогцоор нь асуудлыг одоо жилийн инфляц ч гэдэг юм уу, дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэдэг юм уу, энийг эдийн засгийн гол суур өсөлттэй холбоотойгоор автоматар нэмээд явдаг. Ингээ хуульчилчих юм бол биднүүдийн цалингийн хэрүүлээс хол байх юм аа. Тэгэхээр одоо үндсэндээ бол яг тулгамж байгаа асуудал бол хүүхдийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох нь хувьсах зардлынхаа аргачлалыг бид нар батлуулах хэрэгтэй. Хуулиараа бол 2 жил тутам батлуулах хэрэгтэй байсан. Энэ батлагдаж чадаагүй одоо хүртэл. Тэгээ хувьсах зардлаа батлуулаагүй ээжж одоо энэ цалингаа нэмээ явцсан нь бодлогын том алдаа болцлоо гэж би хэлээд байгаа байхгүй. Ер нь бол цаашдаа бид нар одоо хувьсах зардлаа нэмээд яваад байхад энэ багшийн цалингийн асуудлыг дахиж бид нар ерөөсөө ярих шаардлага байхгүй. Ойлгомжгүй асуудлыг шийдэж багш нарын цалинг нэг болгож бүх төрлийн нэмэгдлийг нэмэгдсэн цалин дээр нь тооцож олоход анхаарч ажиллана. Ирэх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар зохих шийдвэрийг гаргана гэдгийг ерөнхий сайд хэллээ. Эхний шатанд бол бүгдээрээ нэг зүйлийг өнөөдрийн энэ уулзалтаас бол тохиролцох хэрэгтэй. За нэгт бол одоо энх хамгааллын сайд бол энэ 7 хоногт тэр засгийн газрын 53 дугаар тогтоолоо одоо оруулж ирээ. Засгийн газрын хурлаар би энийг одоо хурдан хугацаанд оруулж баталж өгье. Хувьсах зардлын норматив одоо тогтоох энэ тогтоолоо өөрчлөлөө. Тэ. За энэ тогтоолд үндэслээд тэр 225 дугаар тогтоолоо одоо хамт оруулж ирээд нэг цалинтай болгоё. Ипотекийн зээлд хамрагдахад хүндрэлтэй банкнд хүсэлтэд гаргахад орлого нь хүрэлцэхгүй байгааг, нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олохгүй байгааг, цалин болон нэг сурагчдад ногдох хувьсах зардлыг ойлгомжгүй байдлыг бий болгосон засгийн газрын 53/225 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг багш нар ерөнхий сайдаас хүсэж байлаа. Өргөжлөлийн ерөнхий сайд нийслэлийн 2 дугаар сургуульд ажиллалаа. Сургууль нь дэлхийн боловсролын стандартад нийцэх Google Reference сургуулийн эхлэлээ тавьж 3 сарын эрчимжүүлсэн сургуулийн үр дүнд 106 багш, Google-ийн дунд түвшний 66 багш агсан түвшний олон улсын гэрчлэгийг гардан авах болцол хангажээ. Эдгээр багш нар дэлхийн өнцөг болон бүрт байгаа шилдэг багш нартай дурчлагын шууд хуваалцах, хамгийн сүүлийн үеийн зах арга зүйг цаг аталгүй сургуультай нэвтрүүлэх юм аа. Өнөөдөр яг шинэ зууны сурагчдын хэрэгцээг хангахад хамгийн түрүүний асуудал бол одоо багшийн маань одоо боловсрол мэдлэг, тэгээ сурагчийн маань хэрэгцээ, сурагчийн маань одоо бас засгийн газраас шинээр тавьж байгаа одоо чөлөөллийн аян буюу нэгч хүүхдүүд одоо мэдлэгийн хоцрогдлоос үлдэх ёстой гэсэн энэ аяны хүрээнд бол одоо энэ үйл ажиллагаа багш нар маань сурсан үйл ажиллагаа бол нэлээд үр дүнтэй байна гэж бодож байгаа. За цаашдаа энэ Google-ийн одоо референс сургууль болсноор удирдлагын системд буюу одоо бидний үр дүнд юу үрж байгаа вэ гэх юм бол одоо эцэг их багш суралцагч удирдлагын системд нэгдсэн системд орж судалгааны төвтэйгөө хамтрагдаж нэгдсэн ийм архив үүсээд эндээсээ одоо нэг хүүхдийн аюулгүй ажиллагаа болон суралцагч эцэгчтэйгээ сурлагын төвшин хүмүүжлийн хөгжил за тэгээд бусад үйл ажиллагааг зохицуулахад бол хамгийн үр дүнтэй зохион байгуулалт үр дүн гэж харж байгаа. Мэдлэгийн хоцрогдлоос Монгол хүүхдийг чөлөөлөх
энэ бодлого байна. Энэ бодлогыг хэн амжилттай хэрэгжүүлж засгийн газрын тэргүүлэх ажил болгож чадах вэ гэдэг бас сонголтын өмнө бол бас ерөнхий сайд сэрдэг юм байна. Тийм учраас тулгарч байгаа асуудлыг шийдэх нэг асуудал. Цаашид энэ салбарыг зөв хөдөлж авч явах ийм хөгжлийн шинэ замд нь зөв хөдөлж оруулах энэ хариуцлагатай үүргийг бас би инх хамгаалалтын сайдыг үүрээд явбал энэ цаг үед бол маш их хэрэгцээтэй хүн байна гэж одоо бас өөрөө шийдвэр гаргаж боловсролын сайдаар инх хамгаалалтын сайдыг ажиллаач гэж бас хүсэл тавьсан. Одоо нэг багш, нэг AI туслахтай нэг багш тийм ээ. Нэг хүүхэд нэг AI туслах багштай одоо болох энэ аппликейшнийг бид нараас хөгжүүлж байна. Тэгэд энэ 9 сарын 1 гэхэд одоо нэгтүүдээ хийн гэж бодож байгаа. За мэдээж device уу төхөөрөмж. За энэ бол одоо Google Chromebook-ээр одоо ингээд хангана. Энэ дэхэд одоо 100 мянган хүүхдийг одоо Chromebook-ээр хангах энэ санаачлалыг бас ерөнхий сайд маань гаргаж байгаа. Тэгээд Монгол улсад бол Google-ийн Chromebook-ийн үйлдвэр байгуулагдана. Жил бүхэн 100 мянган компьютер үйлдвэрлэх. За ингээд цаашдаа бол 2 хүүхдийн нэг нь одоо энэ Chromebook-тэй болох одоо энэ ажлыг хийн. Одоо бол харьцаа хэд байгаа вэ? 20 хүүхдийн дунд нэг компьютер навчж байгаа шүү. Засгийн газар хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөхөд анхаарч байна. Боловсролын салбарын хувьд их хөгжлөө боловсруулсан мөн давхардалтай олон төрлийн тайлангаас багш нарыг чөлөөлж байгаамаа.